амжилттай суралцахын тулд яг ямар зарчмуудыг баримталдаг вэ? Суралцахдаа мөн ямар арга барил ашигладаг вэ? За би суралцахдаа 3 зарчим баримталдаг. Нэгт цагийн зөв төлөвлөлт. За хоёрт гэвэл хичээлийн үед аль болох урдуур суух. Тэр нь хүнд илүү их мэдлэг олгоно, бас багштайгаа харилцахад амар байдаг. За мөн хичээлийн үед анхаарал илүү төвлөрдөг. За гуравт хичээлээ таслахгүй байх. Энэ хамгийн чухал. Яагаад гэвэл нэг хичээл таслахад нэг сэдв өнгөрсөн байдаг. Энэ нь сүүлд нь нөхөж ойлгоход маш хүндрэлтэй байдаг.